Монгол Улсын их хурлын дарга Мегамбийн хувьд олон улсын валютын сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер тэргүүтээ олон улсын валютын сангийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын их хурлын дарга энэ хувьд өнгөрч буй 2-7 хоног хүрэхгүй хугацаанд ихээхэн ачаалтаа ажиллаж Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлгээ дүгнэлт хийж бодлогын болон хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр суурь илэрхийлэн хамтран ажилласанд олон улсын валютын сангийнхан улсын их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр тэрээр олон улсын валютын сангийн хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд төр засгийн байгууллагын хамтын зорилго, улс төрийн доктортой байдал, эрх барьж буй улс төрийн хүчний туршлага, манай орны байгалийн баялаг нөөц боломж зэргийг харгалзан үзвэл хямралаг богино хугацаанд даван туулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ноён Нил Сакер сангийн яам Монгол онцны холбогдох албаныхантай уулзаж асуудлаа олон талаас нь нэгтлэн үзлээ. Ажил үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Цаашид анхаарах асуудал хийж гүйцэтгэх ажлынхаа чиглэлийг тогтоосон. Бид энд хийсэн ажлынхаа үр дүнг олон улсын валютын санд танилцуулна. Хөтөлбөр хэрэгжүүлэх талаарх ажил цаашид үргэлжлэнэ гэдгийг мөн тэрээр мэдгцээ. Мөн тэрээр хүндрэлт байдлаас гарах чиглэлээр анхаарах асуудал авч хэрэгжүүлэх арга хэмжээ засгийн газар цөөнгүй байгаа бөгөөд тэдгээр нь нэлээд хүчин чармайлт шаардах тул улсын их хурл дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг онцолсон. Улсын их хурлын даргын хувьд манай улс олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай 2009 онд хэрэгжүүлсэн стандбай хөтөлбөр үр дүнтэй болсон. Энэ удаад олон улсын валютын сан засгийн газар Монгол онц бодлогын арга хэмжээнүүдийн талаар олон талаас нь сайтар ярилцаж эзэслэн тохирох шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлээс гарах чиглэлээр засгийн газраас өргөн барьсан үр дүнд хүрэх үе арга хэмжээ төсөл хөтөлбөрийг улсын их хурл шуурхай хэлэлцэн шийдвэрлэж бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ уулзалтын төгсгөл тэмдэглэсэн.